шагналаа. Тавдугаар байна. Энийг бас ховор тохиолдлоор баг бүрдсэн. За Ваазын 3 дугаар байранд бүрэлдэхүүн төр бат 104 намтай. Аваад ойлголоор улам өрнөх чин ба 106 орилоо. За Ваазын тэргүүн барийг уртасан бадам гэрэл тэргүүнээ боолоо тавьсан.
Оролцоонд 2 дугаар Батман оролцоо. Уцгийн нэгдүгээр Намчингийн самаа нэг нөрөлтөө. За баяр хүргээ Chance Master-ийн уралдаанд амжилттай оролцож жибний төлөв нэгдүгээр эзэллээ. Баярлалаа. Энэ тусалд эвдсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж. Энэ удаагийн зам одоо бас хэрэг, энэ удаагийн уралдааны бас онцлогийн талаар за машина хэрэг бэлдсэн байна. Машина ерөнхийдөө гайгүй бэлдсэн байна. Зам бодлоо сайн л. Тэгээ энэ удаа анх удаа энэ Chance Master-аад орж байгаа. Тэгээ баяртай л. Дараагийн уралдаанд бас юун дээр нь анхаарал зүйтэй гэж бодож байна. За бас энэ удаагийн бас уралдааны бас талаар өөрчлөлт бодол. Уралдаан их сайхан боллоо л да. Тэгээд нэлээд анх удаа оролцож байсан болохоор нэлээд бодлоо бас тэгээд дараад нь замаа сайн уншаал юм да. Тэгээд анхны гараа аль медаль байлаа. Тийм ээ. Баяртай. Дараагийн тэмцээн амжилтсан. За баярлалаа. За Chance Master-ийн уралдаанд амжилттай оролцож алтан медаль, аваргын цом алтан медалийг хүртлээ. За таны хувьд гэх юм бол энэ удаагийн тэмцээнд одоо бас ямар тактиктай оролдов? За энэ удаагийн тэмцээний бас бодол. Энэ удаагийн тэмцээнд би бодсон юм аа. Одоо ямар ч байсан миний ганц гол өрсөлдөгч. Одоо Монгол улсын автоспортын анхны мастер Хаяровгийн ганхүү гэж миний багш байдаг. Тэр маань оролцгоо болоод тэгээ миний чавийнхаа машиныг бэлдээ. За яг одоо багш нь энэ жил ажил төрөлтөд амжихгүй нэ. Яг хөө тэгээд юу багш нь яг машин чинь бэлдэж яг машина багшаар бэлдүүлсэн. Тэгээ хамгийн машин бол 100% байсан. Тэгээ би өөрөө миний тактик бол одоо аль болох төөрөхгүй, тэргээ хинглэхгүй. Дараалал гэдвэл коросоос онцлог нь 3 өдөр уралдах олон километр учраас машина гамн нь хаана хурдлах уу, хаана асах уу тийм ээ. Энэ бүх болцоо гаргасан. Дээрэс нь гол хүн бол одоо Хаяровгийн ганхууч хүн бай гэж яриад байгаа шүү дээ. Тэр хүн оролцоог учраас би энэ аваргын цом алтан медаль авлаа л гэж бодож байна. Дараагийн тэмцээн уралдаанд бас юун дээр нь анхаарал зүйтэй. Мэдээж Chance Master-ийн одоо өмнө шид зохиолж ирсэн. Энэ жил 2 дахь зохиолсон шүү дээ. Тий, одоо эхний тэмцээний эхний Chance Master хараалгын аварга нь бол одоо яалчгүй. Одоо миний багш Хаяровгийн ганхуу төрүүлж байгаа. Одоо 2 дахь жилийн түүний шавь нь одоо авсандаа бол одоо өнөөдөр үнэндээ сэтгэл хангалуун байгаа. Одоо миний багш шавьтай он бахархтай, багштай он бахархтай адилхан. Би одоо өнөөдөр багшаараа л багш. Багш эхний жилийн аваад 2 дахь жилийн шавь нь авсандаа туйлын их баяртай байгаа. За